хамгийн сүүлийн үеийн баримтаар нэг 1600-аад гол мөрөн ерөөсө ширэгчж байна гэж байгаа байхгүй юу. Дэлхийн хэмжээнд хийсэн судалгаагаар энэ уур амьсгалын өөрчлөлт бусад нөхцөл байдлаас шалтгаалаад энэ гол мөрөн ширгээд байгаа нь хүний үйл ажиллагаанаас 97% шалтгаалж гол мөрөн ширгээд байна. Зөвхөн 3% нь бусад одоо энэ азооны давхаргын цоорд ч гэдэг байна уу өөрчлөлтөөс шалтгаалаад гол ус ширгээд байна гэж. Дэлхийн тэр хүний үйл ажиллагаа гэдэг чинь одоо ихэвчлэн за зүгээр малчид нэг маллаж адгуулахын эсвэл нэг газар тариалан эрхлэхийн хэмжээндээ бол тодорхой хэмжээний хүний үйл ажиллагаанд нөлөөлөл орно л доо. Гэхдээ хамгийн гол нь нөгөө хараа хяналтгүй эрхэлж байгаа ашиглалтгүй уул уурхайн олборлтууд. Энээс бол ер нь гол ус ихэвчлэн ширгээд байна гэж. Тэр чинь нэг 1600-аад гол мөрөн одоо ингэ сүүлийн үеийн тоолгоор ширэгчж байна гэдэг чинь л одоо бидний анхаарал хандуулахаас өөр аргагүй нөхцөл байдал болоод байна шүү дээ. Тэгэд голгүй усгүй болсон хүмүүс чинь тухайн бүс нутагта экологийн дөрвөгсөд болж байна.